Зя сайн байна уу? Найзуудаа, Facebook-ийн найзуудаа. За, найзууд маань орж иртэл ямар ном уншиж байгаа найзуудтай харуулъя. За, ингэж харуулахаар ном маань буруу хараад идэг учраас номоод томхноор ингэж харуулах гээд үзье. «365 үдэш» гэдэг нэртэй. За, сайн уу Жорж гэсэн байна. Хай гэсэн байна. Сайн уу? 365 үдэш гэдэг нэртэй үлгэрийн сайхан номыг уншиж өгч байна. Энэ номыг Жангар хүүхдийн номын Жангар редакцийн хамт олноос энэ номыг эрхлэн гаргасан юм байна. За, тэгээд энэ хөөрхөн номыг уншаад эхлэе. Өнөөдөр би үлгэр уншихаар бэлдсэн байгаа. Гэхдээ энэ үлгэр зөвхөн хүүхдүүдэд бас зориулсан биш. Томчуудаас сонсож болохоор хөөрхөн үлгэрүүд байна. Тийм учраас энэ бичлэгийг маань хэрвээ та хүсэх юм бол хадгалаад дүүнэртээ болон хүүхдүүдтэй сонсоорой. Эсвэл өөрсдөө ч сонсож болно. За. Эрдэмт гүлэг. Эрдэмт гүлэг. Тосгоны нэг баян уншиж бичиж чаддаггүй боловч ихэмсэг бардам зантай юм байжээ. Өөрийгөө тосгондоо манлай хүнэн гэж хэлүүлэх их дуртай. Гэвч тэр ууштай, сувдаг шунхай, зарцнаар нь нохооноос дор амьдардаг байсан учраас тариачид түүнд их л дургүй байлаа. Тэр нохдоо хүнээс илүү хайрладаг. Тэгэхдээ бүр азор хэмээх хар гөлгөө бүр их хайрлаж хаанч явсан байнга түүнийхээ тухай ярьж азор маань бүх юмыг ойлгодог, ганцхан ярьж л чаддаггүй юм гээдэг бай. Тэр Мартин гэдэг нэг зарцтай байсан бөгөөд түүний дэргэд азороо байнга магтана. Тэрээр нэг өдөр Мартин нохойн сургууль гэж байдаг бол би азороо өгмөр байна. Тэгвэл бүр ухаантай болно ах та гэж гэн. Харин Мартин тийм ч тэнэг ир биш байсан учраас эзнийхээ муу мухатай олонтой тулсан ч тэр бүхнийг төвчсээр байсан ухаалаг нэгэн байв. Учир нь тэр тосгонд өөр ажил олддоггүй байж л дээ. Тэгээд Мартин бардам эзнээ хашраахаар шийдэж нохойн сургууль нэгдэд удаж байгааг та мэдээгүй юм уу? Гэхэд баян чи битгий дэмий донгос гэж ууралжээ. Дими бишээ эзэнтэн минь. Нэг ой хамгаалагч ухаантай нохойг ярьж хүртэл сургадаг тухай, сургууль гаргасан тухай бүр хүмүүс ярьж байна лээ. Гэхэд эзэн маш их баярлаж их сайн байна. Тэр сургууль нь хаана байдгийг чи мэдхүү гэж асуув. Мэдлгүй яах вэ? Тэртех ойн цаана байдгийм аа. Тийшээ очиход харин 20 крон төлөх юм билээ гэхэд би иймхэн мөнгнөөс болж хоосрох толгой бишээ. Чи азорыг минь аваад тийшээ яв. Азорын сургалтын хөлсөнд 100 кроныг нэмж өгье гэв. Мартин за би чамд нэг үзүүлээд өгье. Үгээгүй ядуу сохор зоос хилаалахгүй атлаа ухаангүй амьтанд бөө мөнгө шидэх нь юу втэ гэж боджээ. Ингээд Мартин 3 хоноод эргэж ирэхэд эзэн нь нохоогоо яаж байна гэж шалгаалаа. Эзэн минь ээ, та өөрөө очиагүй тун харамсалтай байлаа. Азар яг л сургууль сурч байгаа юм шиг л ширээний арданд суусан. Багш нь түүнийг их магтаж, шинжлэх ухааны бүх дамжааг ганцхан жилд дуусгана гэж инлээ. Би 100 крона төлж өглөө. Жилийн дараа ахаад 100 төлөх юм билээ. Гэхэд эзэнт нь за, би 500 ч байсан гар татахгүй. Би ямар ухаантай нохоотойгоо тосгондоо гайхуулах учраас тосгоныхон үзэх гэж цөм гүйж ирэх болно доо. Хэмээн бахтангүй ярьж гин. Эзэн хагас жилч болоогүй байтал нохоогоо эргүүлэхээр зарцаа илгээлээ. Мартин шууд найзындаа очиж өвсөө хадахтан туслаад 3 дахь өдөртөө эргээд харжээ. Эзэн нь азороо яаж вэг дахин шалгааж асуухад Мартин азор их сайн сурч байна лээ. Багш нь тэрнийг удахгүй ярьж сурна байх гэж юм лээ. Оны эцсээр эзэн Мартиныг нохойн сургууль руугаа илгээж сургалтын хөлсөнд нь нэмж 100 крон төлжээ. Мөн Мартинд замын зардалд нь 20 кроныг төлөв. Зарц нь ойн цагтаагиндаа очиж байгаад мөн л 3 дахь өдөртөө эргээд л харж гин.
Эзэн нь "За, чи Азорыг яав" гэхэд Мартин "Эзэнтэн минь ээ, Азор маань бүр эвдэрч сайн ярьж сурч л дээ. Гэхдээ бүр хачин юм хэлдэг болжээ. Таныг бардам сагсуу, бүхэл бүтэн тосгоныг дээрэмдсэн, их чигээ мэхэлсэн, эцгээ тамалсан гэдэл чалчиж өгч байна. Таныг өртөө чөтгөр гэж тосгон даяар зарлана гэж зөвхөж байна. Би тэр бүхэнд нь жигтэйхэн их уур хурч бүр байж ядахта мул лүдийн хүзүүнээс нь чулуу дүүжлээд цөөрөм рүү шидчихлээ гэж гин. Эзэнтэн мэл гайхснаа хормын дараа Мартин чи маш зөв юм хийжээ. Сохор зоосны үнэгүй мөгөлөг биднийг бүр гутаахт өгсөн байна шүү. Гэхэн тэр түүнээс хойш баян ир нохдоо магтахыг болжээ. Харин түүний эрдэмт гөлөг ойн цагдаагинд байсаар ганц ч үг хэлж сурсангүй гин. Яа. Ийм үйл явдлжээ. Одоо харин дараагийнх нь хэсгийг уншъя. За бас энэ болохоор бас богино хэмжээний бас үлгэр байна. Нэг хүн түлээ түүхээр ойд явжээ. Түлээгээ бэлтчихэд хожуул сандайлан сууж байв. Тэгтэл баавгаа дэрэгдэн ирээд "Хүн чамтай тэнхээгээ сорьё" гэж гин. "Зя яадаг вүлээ? Энэ мангар амьтны чинь яаж тэмцэлддэг вүлээ? Нэг л базаад орхивол би чинь өнгөрөн шүү дээ" гэж бодоод яаж хүчээ сорих вүлээ гэж асуухад нөгөө түлээчин завуучлаарай, би нөө зургийг харуулсан учраас өөр хэсгээс одоо буцаагаад номоос харуулсан өргөжлүүлээд уншаа. За нөгөө баавгаа хүний дэрэгдэн ирээд "Хүн чамтай тэнхээгээ сорьё" гэж гин. Тэгтэл нөгөө хүн дотроо "За яадаг вүлээ? Энэ мангар амьтантай чинь тэмцэлддэг. Яаж тэмцэлдэх вүлээ? Нэг л базаад орхивол би чинь өнгөрөн шүү дээ" гэж бодоод яаж хүчээ сорих вэ гэж асуухад нөгөө түлээчин хожуул цавчиж завсраар нь шаантаглаад "Завуучлаарай, баавгаа нь яаж хүчээ сорих вэ" гэж асуусан. Тэгтэл нөгөө түлээчин хожуул цавчаад завсраар нь сүхээ шаантаглаад "За чи энэ хожуулыг цуу татаадах. Үүнийг цуулчихвал би чамтай хүчээ үзэхэд бэлэн байна" гэв. Баавгай бодсон сансан чимгүй хожуулын ангархаагаар сарвуугаа хийнгүүт нөгөө хүн шаантгаа сух цохиод авчихав гин. Баавгай юун цуулахтай мантай сарвуугаа хавчуулж өвдсөндөө хар тэнхээгээрээ орилж хөл дээрээ эргэлдэв гин. "Зя, ямар байна? Надтай мөчөрхөх санаа байна уу?" гэж тавлахад баавгай "Үгүй болий" гэв. "Ер нь юмыг дан хүчээр биш арга ухаанаар давж болно" гэд хожуулын завсраар шаантгаа буцаан хийв. Баавгай сарвуугаа гаргаж авангуудаа эргэж чаралгүй, ухаан жолоогүй ойр угаа зогтжээ. Үүнээс хойш баавгай хүнээс айдаг болж гинэ. За энэ хоёр дахь нь байлаа. Одоо гурав дахьыг нь уншнаа. Ном уншиж байгаа завсар дуудлага орж ирээд байгаа учраас уучлаарай. За 3 дахь үлгэр нь болохоор хорт могой ба шунаг хүүгийн үлгэр. За уншаад эхлэе. За эхлээд та нарт зургийг харуулсан дээр авах гэж бодож байна. Уншиж байгаа үлгэрийнхаа. За харагдаж байна уу? Хорт могой ба шунаг хүүгийн үлгэр.
За уншия. Эрт үеийн цагт нэгэн тариачин ирвэжээ. Хүч чадлаа шавхан хөс хүчээ хичнээн асгаруулвч дэвжиж дээшлэхийн барааг харалгүй нэг насыг илээв. Зуны нэгэн халуун өдөр сайх тариачин талбайнд дэрэгдэх модны сүүдэр дор амсхийн хэвтэж байтал хажуугийн нүхнээс хар ирээн могоо гарч ирэн толгоогоо цогнойлгон байхыг харж ил хайрхан лав газар орны лус савдаг биз? Би үүнийг хизээж шүтэж байгаагүйгээс ажил амьдрал минь өөдрөг болж өгдөггүй байсан байж магад. Чи ингэхлээр одоо үүнийг чинь л баахан шүтээд үздэг хэрэг хэмээн тариачин гэр дотроо бодоод гэрээсээ сүв авчирч тавганд хийж тавиад өгүүлрүү. Савдаг минь таныг энд заларч байдгийг би өнөө болтол огт мэдсэнгүй. Тийм учраас таныг шүтэж дахиж байгаагүй минь тэр билээ. Ингэхлээр өчүүхэн миний учрыг ойлгож өршөөн сойрох нуу хэмээн мөргөж сүүгээ ойртуулан тавиад харж гин. Маргааш өглөө нь ирвэл тавган дахь сүүн алга болж оронд нь нэг алтан зоос байв гинэ. Түүнээс хойш тариачин гэр өдөр бүр тавг сүү тавьж оронд нь нэг алтан зоос авдаг болж гин. Нэгэн өдөр тариачин гэр гадагш явах чухал хэрэг гарчхаад өдөр бүр нэг тавг сүү могоон нүхэн дээр аваачиж тавьж байхыг хүүдээ амжилан захиж гин. Хүүн аавынхаа загснаар эхний өдөр нэг тавг сүү аваачиж тавиад маргааш нь эргэж очиж үзвээс тавганд нь нэг алтан зоос байхыг хараад энэ могоон нүхэнд хэмжээшгүй их алтан зоосны сан байгаа ах. Өдөр сараар ингэж суулж уулж авч ирснаас энэ муу могоог алчгаад тэр санг нэг мөсөн ухаад авчихнаа гэж өнөөх хүү бодож хоёр дахь өдөр сүүгээ авчирч тавиад могоог гарч ирэхэд нь бэлтгэж ирсэн бүдүүн бороохоогоор могоон тархин дундуур цохиод авах гэтэл могоо булт үсрэн зайлж уурандаа үсрэн ирж хүүг нь хадгажээ. Хүү хордож тэр дороо өнгөрсөн гин. Ингээд тосхон даяар гашуудал болж хүүг талбайн дэргэд шатаан оршуулжээ. Эцэг нь эргэж ирээд хүүгээ үхснийг сонсоод харамсаж хүүгээ зэмлэн өгүүлрүүн. Шунал ихэдвэл шулан болдог гэх шиг тэр хүүгийн шунал ихэцнээс өөрийгөө алчээ. Өглөг хишгийг чамлан голж илүү цааш шунсан хүн өөрийн ч үгүй хүний ч үгүй болдгийн үлгэр энэ буюу гинэ. За одоо харин дараагийнхаа хэсгийг уншия. Тэгээд би номны талаар уншиж өгчөөд багахан тайлбар хийж өгье. Номоо уншиж өгөөд. За дараагийнх нь болохоор зургийг харуулъя. Өвгөн ач хүү хоёр. Өвгөн ач хүү хоёр. За одоо уншиж өгье. Эрт үеийн цагт нас өндөрт гарсан нэгэн өвгөн байж гинэ. Түүний нүдэн цээж, чихэн хатуурч, өвдгөн чичирдэг болж гин. Хоол идэхээр ширээнд суугаад халбгааж барьж чадхаа болж шүлөө бүтээлэг дээр асгана. Жавч наасаа хоолоо савируулахаар хэцүүхэн болж гин. Энэ бүхнээс жигшин сэжгэлсэн хүүбэр хоёр нь түүнийг зуухны арын буланд суулгаад хүн цадхааргүй жижиг бараан шаазанд хоолыг нь хийж өгдөг болж гин. Өвгөн ширээ рүү гомдон гуй гарч нулимсан цээлэгнэн. Нэг удаа өвгөн аягаа даасангүй алдаад хагалчихжээ. Бэр хүүхэн хашгираад аашлахад өвгөн юу ч дуурсангүй. Зүгээр л санаа алдлаа. Бэр нь өвгөнд хитгэн зоосоор жижиг модон аяг авч өгөөд түүндээ жаахан хоолыг өгдөг болов. Нэг өдөр бүгд хоолоо идэхээр тус тусын байрандаа сууж байтал өвгөний 4 настай ач хүн шалан дээр суугаад жижиг хавтгай моднууд эвлүүлэх гэж оролдоод байна гин. Аав нь түүнээс
"Гүй чи юу хийгээд байгаа юм бэ? Хоолоо идээч гэж асуухад хүү хариудна. "Тагш хийх гэж байна. Намайг том болохоор ээж та хоёр үүнд хоол хийж өгнө үсттэй" гэхэн дээр. Өвгөний хүү бэр хоёр хэсэг зуур бие биеэ харж харамсан уйлаад өвгөнийг үтэр түргэн ширээнд нь буцан суулгаж гин. Тэр цагаас хойш хүү бэр хоёр нь өвгөнийг байнга ширээнд суулгаж хамтдаа хооллож хоолоо асгасан ч загнахаа билж гинэ. За одоо болохоор дараагийн унших хэсэг нь болохоор энд одоо харуулъя. Тэнэг хүүхдүүд. За одоо энэ тэнэг хүүхдүүд гэдгийг үлгэр юмшиж өгье. Энийг уншиж өгье. Хоёр хүүтэй нэгэн хүн амьдран суудаг байжээ. Олон жил шударгаар хөдөлмөрлсөн тул тэр хүнд нэр хүнд эд хөрөнгийн айл аль нь хангалттай байсан гин. Амьдралын жамаар хөгшрөн насан эцлэх цаг нь болоход өвгөн хоёр хүүгээ дуудан ирүүлээд намайг өгсний дараа та хоёр эд хөрөнгөө тэнцүү хувааж аваарай. Та хоёрыг хоёуланг чинь баян тансаг амьдрахад хангалттай хүрэх хөрөнгө бий гэж захиж гин. Өвгөний хоёр хүү аавыгаа дуурайгаагүй тэнэг дүүхэн залхуу бас шунхай хүмүүс байсан тул өвгөнийг нас бараад бараг оршуулж дуусаагүй байхад нь эцгийнхээ хөрөнгийг хувааж эхэлжээ. Гэтэл ах дүү хоёрын хувьд нөгөөхтөө өгч байгаа зүйл нь өөрийн хүйс нь их юм шиг санагдах тул хоорондоо маргалдаж эхэллээ. "Чиний мөнгөн тавг минийхээс хүнд байна" гэж ахыгаа хэлэхэд "Тэгвэл таны авах гэж байгаа үхэр минийхээс тархан байна" гэж дүүн уурлана. "Чиний бугуйчны сувд минийхээс том гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр би энэ алтан бөхчийг авнаа" гэж ахыгаа хэлэхэд дүүн "Тэгж ярил таны алтан аяга минийхээс зузаан" гэж дүүн хариулна. Тэд ийм маягаар олон хоног маргалдаж эцэст нь ах нь хоёулаа гудамжинд гарч хамгийн эхэлж таарсан хүнээс эцгийнхээ үлдээс өв хөрөнгийг хэрхэн хуваах талаараа асууя гэж гин. Дүүнч зөвшөөрч гин. Ингээд тэдний гадаа гартал нэгэн тариачин өвгөн явж байна гин. Ах дүү хоёр өвгөн дээр очин эцгийнхээ гэрээслэл болон өөрсдийнхөө маргааны тухай ярьжээ. Өвгөндний яриаг анхааралтай сонсоод "Та хоёрыг бүх хөрөнгөө тэнцүү хувааж аваа гэсэн юм байна. Гэтэл та хоёр бүх юмаа тэнцүү хувааж авч чадахгүй байгаа хэрэг үү? Дахиад бодоод үзсгээ" гэж гин. Одоо ойлголоо. Бүгдийг нь тэнцүү хуваах ёстой юм байна. Одоо яг тэнцүү хуваана гэж ах дүү хоёр хашгиралдаад явж гин. Залуус гэртээ ирээд бүгдийг шинээр хувааж эхэлжээ. Эхлээд мөнгөн тавгийг дундуур нь хуваагаад дараа нь алтан аягийг дундуур нь хөрөөдөөд тэгээд цааш нь бугуйвч савнууд гэх мэтэр хуваасан ба зарцсан нартаа үхрээ алж махыг нь хоёр тэнцүү хуваахыг тушааж хувц сунраа хоёр хэсэглэж алтан зооснуудаа хүртэл хөрөөдөж байлаа. Тэднийг хэрхэн хөглөж байхыг харсан хүмүүсийн чанга нээлдэх дуунаар л тэд ямар тэнэг юм хийж байгаагаа ойлгож хуваах ажлаа зогсоож гин. Тосгоныхон ах дүү хоёрыг одоо болтол дооглон инээлцээр байдаг түүхтэй гинэ. За, ийм учиртай түүхээс байсан юм байна. За, одоо харин уншиж байгаа номоо та нарт харуулнгаа энэ номны
зургийг нь харуулъя. 365 үдэш гэдэг ийм ном байна. Зузаан. За энэ ном болохоор энэ дээр ингэж бичсэн байсныг би та нарт уншаад өгчээ. Энэ номоор дамжин тантай учирч байгаадаа бид маш их баяртай байна. Хүүхдүүдтэй номон дуртай, мэдлэгтэй, соёлтой хүн болохыг хүсдэггүй аав гэж байхгүй. Ээж гэж ч байхгүй. Хүүхдийг чихэр жимсэнд дуртай байдгийн адил номд дуртай болоход бид юу хийх хэрэгтэй вэ? Нүдэнд илд харагддаггүй ч хүнийг хүн болгодог мөн чанаруудыг бид номноос олж авах боломжтой. Багаасаа эцэг ихээрээ ном уншуулж, сургуульд орсныхаа дараа ч бас ном уншдаг байсан хүүхдүүд том болоод үг хэлн хурц, бодол санаа нь зөв цэгцтэй, төсөөлөн бодох чадвар сайтай бүтээлч хүн болдгийг маш олон жишээнүүд харуулдаг. Хамгийн гол нь та хүүхэдтэй ном уншиж өгөхдөө яарахгүй, төвөгшөөхгүй, чин сэтгэлээсээ хандхад л бүх зүйл эхэлнэ. Танд бяцхан зөвлөгөө өгье. Альва зүйлийг дадал хэвшил болгоход давтамж маш чухал байдаг. Ялангуяа зарим нэг урт өгүүлбэрийг ойлгоход нь төвөгшөөхгүйгээр дахин давтан уншиж өгөөрэй. Хамгийн гол нь битгий яараарай. Хит сунжруулан залхаах хэрэггүй. Богинохон хэрнээ чанартай уншлагыг хийж өгөөрэй. Тэр цаг хүүхдийн тань хувьд аав ээжтэйгээ хамт өнгөрөх хамгийн аз жаргалтай мөчн байдгийм шүү. Хит сунжруулан залхаахгүй гэдгийг битгий мартаарай. Таныг хүүхдтэйгээ тоглох, ярилцах цаг зав гаргаж чаднаа гэдэгт итгэж байна. Гадаа цас бударч жихэн хүүтэн байгаа ч гэр бүлийнтэй нуур амьсгал 365 өдөш үлгэрийн цувралтай хамт үргэлж халуун дулаанаараа байх болтугай. Таны гэр бүл аз жаргал сайн сайхныг хүсье. Хүүхдийн номын жангар редакцийн хамт олноос гэсэн байна. За тэгээд энэ номны эхлэл энэ захиаг нь уншаад амар доогтлсон. Тэгээд энэ номыг эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар болон энэ номыг илгээсэн Монсудар хэвлэлийн газрынхандаа маш их баярлалаа. Энэ номыг хариуцаж илгээсэн найздаа бас маш их баярлалаа. Facebook-ийн найз маань байгаа. За энэ номыг илгээсэн энэ Монсудар хэвлэлийн газрынханд маш их баярлалаа гэдэг дахин хэлээд энэ номноос олон хүүхдүүдэд олон найзуудтай уншиж өгнө. Харин мэдээж энэ ном бүх ийм зузаан номыг бүгдийг уншиж өгнө гэж бас байхгүй шүү дээ. Боломжгүй шүү дээ. Энэ бүгдийг уншина гэх юм бол бас энэ олон хүмүүсийн олон цаг, олон хөдөлмөрийг нь би ингээл онлайнаар бүгдийг уншаад өгчих юм бол бас харамсалтай. Тэгэхээр та хэрэг хүсвэл энэ номыг та Монголд зарагдж байгаа 49,900 төгрөгөөр Монголд зарагдж байгаа юм байна. Тэгээ энэ номыг хүсвэл та аваад хүүхдэд бас уншиж болох юм байна шүү. За ингээ гэр бүлийнх нь 365 өдөр чинь халуун дулаан уур амьсгалтай сайхан байгээ. Өнөөдөр миний уншсан энэ уншлагыг миний хайртай хүмүүх гэрэл уншаасай, сонсоосай. За бас олон хүмүүс үзээсэй. Ингээд төгсгөлд нь нэг ганцхныг уншичаад өнөөдрийн хамшлыг өндөрлөё. За би өнөөдөр сая уншсан хэсэг өнөөдөр уншсан байсан. Тэгээд одоо болохоор за шууд л сонгочлаа уншаагүйгээ. За энийг та нарт бүгнөөрөө шинээр уншъя. Сүүлийнх нь үлгэр уншиж байгаа шүү. Аав хүү хоёр. За аав хүү хоёр гэдэг үлгэрийг уншъя. Эрт үрт цагт даал гарсан нэгэн анчин өвгөн байсан гинэ. Тэрээр өтлөх насандаа морь унаж ан хийж чадхаа болжээ. Гэтэл түүний 3 хүүн гурвуулаа залхуу байж хөгшин аавынхаа хүчинд төршиглэн амьдардаг байсан ч гин.
Гурван хүн дахин аавыгаа янз бүрээр тарчилхан зовоодог байлаа. Зэрлэг гахаа огнож чадхаа болсон өвгөн ууланд уурах тавин туулаа ятуул агнадаг болсон байна. Нэг өдөр өвгөн туулаа уургалах санаатай ууланд явж байтал хүлтэн нэг зэрлэг туулай тааралдан бүдэрч гин. Өвгөн унсан газраасаа босож харсан чинь газарт нь том нүх онгойж дотор нь 2 авдар байна гинэ. Өвгөн авдрыг нээж үтсэн чинь дүүрэн алт мөнгө эрдэнэс байсан гин. Түүнийг үзсэн өвгөн баярлахын ихээр баярлаж бурхан тэнгэр надад өршөөл үзүүлж байгаа нь энэ юм болов уу гэж залбирэн өвгээр бид ядуу зовлонтой хүмүүсийг тэтгэх ёстой хэмээн боджээ. Тэгээд авдрыг гэртээ аваачих гэснээ дуг хийж 3 хүүгийнхээ ховдог, хэрцгий, балмад тэр аимшигтэй дүүрэн нүдэнд нь харагдах шиг болсон тул өвгөн нөгөө авдрыг буцаагаад нүхэн дотор хийгээд шороогоор булж ямар ч ор мөргүй болгож тавилаа. Өвгөн явж байгаад нэг хүнтэй тааралдав. Тэр хүн өвгөнд хандан "Миний морь ицээд хот орж ангийн уралдаанаас хоцрох гээд байдаг. Та хөл залгах юм өгч туслаач. Хожин би таны ачийг хариулна шүү" хэмээрээ. Өвгөн түүний өөдөө сандарсан байдалтай "Би морь унаагүй хүн. Уучлаарай. Номоо унах гэдэг шүү. Хүнд учраас өвгөн түүний өөдөө сандарсан байдалтай "Би морь унаагүй яваагүй хүн шүү. Гэвч мөнгөтэй та миний өгсөн мөнгөөр унаа авч унаж болно шүү дээ" гэв. Тэгээд тэр хүн өвгнөөс мөнгө зээлээд явжээ. Өвгний 3 хүү эцгийгээ хөвшин дээр улаан нүцгэн ядуу гэж өдрөөс өдөрт ад үзэж зовоог боллоо. Өвгөн хүүхдүүдийнхээ тарчилган зовоог